Сайн мэцхан үзэгчдээ Дорногов телевизийн D подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарт Дорногов аймгийн Мянга спорт зохицол бүрт үйл ажиллагаа явуулдаг Maximus Fitness клубын багш дасгалжуулагч Саран цэцгийн Азхүү багш маань оролцож байна. За Азаада баярлалаа. За баярлалаа. Хурж оролцуулсан бас баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр Азааг өнөөдөр бас өрсөн шалтгаан гэх юм бол энэ хүнийг ер нь өнгөрсөн жилээс хойш D подкастад оруулмаар байсан. Хүүх ямар хүн юм бэ? За энэ тэмцээн саяхан Улаанбаатар хотноо болсон. За энэ тэмцээн бол Champ Cup гэдэг тийм. За нөгөө хотын аварга тий улсын аваргуудын дараах одоо зэрэглэлтэй юм том фитнесийн тэмцээн гэж ойлгосон. Тэгээд шагналт 5 дугаар байранд орсон Азаада юуны түрүүнд одоо маш олон одоо фитнесээр хичээлээд өөрийгөө өөрчилсөн хүмүүсийн өмнөөс өөрчлөх гэж байгаа хүмүүсийн өмнөөс баяр хүргэе. За баярлалаа. За энэ ямар үн цэнээр болдвоо багшаа. Тэгээ энэ одоо ерөнхийдөө бол нэг 2 жил гар нийлэх хугацаа гэсэн үг. Яг нэг амжилттай байгаад энэ дээр гарах хугацаа нь бол баг зэрэг нэг богинохон хугацаанд юм шиг боловч яг нэг хичээлдээ ихсэн хугацаагаар би яг нэг дэглэмээ алдаагүй ч гэдэг юм те өглөө усган яг бэлтгэлээ хийдэг тэр хугацаагаар нийт амжилттай байсан хугацаа гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө амжилт бол яг нэгэн ингээд нэг секундэд харагдаад өнгөрөх биш. Аль болох урт хугацаанд тогтвортой байх юм бол зүгээр хүмүүст харахтаа л энэ дээр харагддаг. Бусад үед нөгөө хүн чинь яг амжилтаараа л байж идэг гэдэг. Тэгээд ер нь бол нэлээд эрт ихсэн гэж би өөрийгөө харж байгаа. За. Тэгээ нийт 2 жил за бараг нэг 730 гаруй хоногт чинь нэг 600 гаруй хоногт нь дасгал хөдөлгөөнтэй явсан үний би ямар ах вэ? Дэглэмээ алдаагүй байхад ямар ах вэ гэдэг. Ерөнхийдөө эрүүл зүй хэм маягтай байсан тулдаа тэгээд сонирхчдын төрөлд ингээд амжилттай оролцсон байна. Яа, сонирхчдын төрөл. За тэгэхээр ер нь бол сүүлийн үед Монгол улсад өөрөө фитнесийн спорт тий. Үнэхээр одоо төрөл төрлөөрөө хөгжиж байна. Энэ дотор бол олон чиглэл байдаг юм билээ. Судлаад харахаар тий. Чиний яг энэ оролцож байгаа яг энэ ангилал буюу энэ оролцоод байгаа тэмцээн чинь бас чи сонгож оролцоод байна гэж би харж байна л да. Юугаараа ялгаатай юм тий? Тийм. Яг миний орсон ангилал бол одоо яг нэлээ олон ангилал дундаасаа яг бүтэн биеэ харуулдаг юм. Хөл нь харагдана, бүх бие нь харагдана. Тэгээд яг бүх талаасаа булчингаа харуулна. Тийм ангилалд орсон классик ангилал. Тийм. Классик ангилал гэхээр одоо ганцхан юм төрлийг харуулахгүйгээр бүх биеэ харуулдаг. Нэлээд одоо өндөр түвшний юм гэж ойлгож болох одоо тэр дотроосоо тий. Тийм. Ер нь бол бас яг бүгдийн за энэ өндөр түвшнийхтаа гэд бас ялахаж байгаа учир дутагдaltaй гэхдээ ерөнхийдөө яг ангилцсан боловч яг тухайн үед бүх тэр хүмүүс нь яг бүх өөрийнхөө яг өндөр түвшнээрээ л харагдаж байгаа учраас ялгах бас арай боломжгүй. Ерөнхийдөө зүгээр харьцуулах юм бол хөл хэсгээр ерөнхийдөө бүтэн биеэрээ гэж хэлж болохоор харагдана бүх талаасаа. За. Тийм. Тийм хэлээ. За тэгээд хамгийн сонирхолтой зүйл нь үзэгчтэй. За Азхүү багш бол одоо манай сайн шандынхан бас нэлээ мэдж байгаа ах гэж бодож байна. Азаа багш маань гэхдээ одоо энэ багш дасгалжуулагчаас шал өөр мэрэгчлээ. Хөдөө аж ахуйн сургуулийг малын их хэмжээр төгссөн одоо уг нь одоо манай мал аж ахуйн салбарт өөрийнхөө мэдлэг боловсролыг зориулаад явахаар хүн болвол өнөөдөр одоо энэ сайхан эрүүл амьдралын хэм маягт олон залуучуудыг уриалаад нөлөөлөөд өөрөө одоо энэ зэрэгэлдээ тэмцээнд оролцоод явж байгаа юм багш болсон. За тэгээд ер нь яаж яваад энэ фитнес рүү орчих вэ? Фитнес рүү орчих юм бол донтчдаг гэрдэг. Манай багш донтоо явчихвоо гэх. Тий. Мэдээж одоо яагаад энэ мэрэгчлэрээ биш яг энэ чиглэлийн мэрэгжил штэ тий. Ажлаа сонгох болоо. Тий. Ер нь бол яг малын хэмж мэрэгчлэр 20 он төгсөөд тодорхой хугацаанд ажиллаж байгаад за тэгээд ковидын үед таарад гэртээ суух таарад. За тэгээд тодорхой хугацаанд нэг тэр үе чинь тэгэл нэг амар интернетээр мөнгө олъё гэж явсан шүү дээ тий. Амар инфлюенсер гэж янз бүр ойлголтууд гарч ирээд. За тийм. Тэр үед чинь яг нэг интернетээр мөнгө олъё гэж бодоод за тэгээд арилжаа сураад. Тэгээд 2 жилийн хугацаанд арилжаа хийгээд за ерөнхийдөө ингээд цагийн зөрүүтэй болохоор ерөнхийдөө жоохон шөнийн цагаар. За тэгээд яг нөө амьдралын хэм маяг нь алдагдаад ихсэн. Шөнө унтах цагтаа сэрүүн байна ч гэдэг юм тий. Хоол идэхгүй байх цагтаа идээч гэдэг юм. Ингээд 2 жилийн хугацаанд ерөнхийдөө ингээд нэлээд жин нэмсэн гэх юм уу? Бараг 85-6 кг болоод тэгээд яг арилжаа суужгаад яг гэрийнхээ толинд харсан чинь ингээд амар гэц мэдсэн огларцсан. Тэгээ заа гэх. Тэгээ шууд цүнхөө өрөөл одоо энэ шандынхаа фитнес дээр ирээл. Тэгэл яг ингээд арилжаагаа дасгал хөдөлгөөнөөр сольсон. Тэгээд яг эхлэхдээ л за ер нь ингээд ямар ч хүн мэрэгжил сонгосон
ингээд юугаар ч явсан хамгийн нэгээс ч өмнө бүр ингээд хамгийн тэг дугаарт нэг эрүүл мэнд байх хэрэгтэй байна гэж бодоод. Яг үнэн тийм. Тэгээд би амжилттай байхыг бодож исэн болохоос биш эрүүл мэндэ алдчихсан бэл. Тэгээд энэ хоёрынхаа байрын солиод за эрүүл байчих юм бол амжилт бол дараагийн асуудал юм байна. Тэгээд эрүүл мэндэ анхаарч эхлээд ерөнхийдөө баг донтох маягаар орсон. Тэмцээн рүү орвол тэ сонирхогч байгаа л. Тийм. Одоо манай багшд дараагийн карьер юу вэ? Тийм одоо яах вэ? Одоо эн чинь зөндөө нэг одоо улс бүс те олон улсын зэрэглэлийн тэмцээнүүд байгаа. Тэгээд аль болох амжилттай ахиулахыг л зорж байна. Тийм. Тэгээд чамд яг зааж чиглүүлж сургаж байгаа манай багшийг чиглүүлж байгаа ямар хүмүүс байна? Би бодохдоо бол одоо эндээ дасгалжуулалтаа хийж агаад сая бол Улаанбаатар хотод бэлтгэл хийж агаад тийм ээ тэмцээндээ орох шиг болсон. Тэгээд яг энэ дунд ингээ яг хамтраад ямар хүмүүс байна чиглүүлж байгаа. Тийм. Яг анх хичээлж эхлэхэд бол хүний суур айгуу чухал юм л. Намайг анх хичээлж эхлэхэд манай клубын багш ч одоо аймгийн заан тий. За жижигзүүгийн Азийн хошоо медальтай л өнрөө гэж хүн байсан тий. Байгаа одоо байгаа. Тэгээд ерөнхийдөө тэр үнээр ерөнхийдөө ингээ суурэ тавьж явж байгаа. За тэгээд ерөнхийдөө би бас нэг иймэрхүү тэмцээнд сорж үзэх хэрэгтэй байна тий. Ерөнхийдөө угаасаа би эрүүл байхад надад ийм боломж, эрүүл байх зуура ийм боломжнууд нээлттэй байгаа юм бол үзээд алдах зүгээр юм байна гэл. Тэгэл ерөнхийдөө дасгал игээл тэгэл бас сум орон нутгтай гэдэг бас үзэж харах юм ихтэй учраас тий. Арай илүү туршлагатай гадагшаа дотгошоо явсан хүмүүсээс туршлага судална. Тэгэл ингээл гар гараас нь баг багаар атгаал айл болох тийш явахыг. Тэгээд бас нэг энэ хавийнхаа хүмүүсийг бас нэг тэмцээ болж байгаа юмыг мэдээсэй тий. Бас нэг зөв дадалтай болоосой гээл. Тэгэл ирээ явж байна. Одоо ингээд чи энэ тэмцээнд өнгөрсөн жил орсон билүү? Тийм өнгөрсөн жил ороод байр эзэлж чадаагүй тэгэл хамгийн араас ингээл. Энэ жил гэсэн чи байранд орсон. Тийм ер нь бол бас яг 2 жил гэдэг бас нэлээд бага хугацаа юм шиг байлээ. Тэгээд яг нь ерөнхийд нь жоохон сахилга баттай байсан бол арай гайгүй тэгэл. Чи одоо энэ яг сахилга баттай байх, энэ тууштай байх энэ зан чанараа яаж ингэж нөгөө бусдын тэр одоо муу зөөлд өртөхгүйгээр ингээ хамгаалт хийж чадчихэв нэ. Жишээлбэл одоо хүмүүс фитнест явна гэдэл маш сайхан эхлүүлчихдэг тий. За тэгэл за бүр ингээл төлбөрөөч төлчин. Тэгэл ирэхгүй тий ажил төрөлгээл ингэдэг. Энэ дээр яг хүмүүс яг юун дээр алдаад байна вэ? Тийм миний яг уу сая ингээд 2 жилийн хугацаанд харж байгаа бол ерөнхийдөө хүмүүс зорилгоо айгүй буруу тодорхойлоод байна. Хамгийн нэгдүгээр зорилгоо тодорхойлохдоо тэр хүн за бусад залуучууд ч юм уу гоё харагдъя тий. За эсвэл эмэгтэйчүүд бол дийлэнх нь за нэг баяр ёслолоор ч юм уу тий. Гоё палаж өмсөй ч гэдэм. Зорилго нь айгүй ойрхон. Богинохон байна тий. За тэгээд богинохон зорилготой хүн чинь нөгөө дасгал хөдөлгөөнийг ерөнхийдөө тэр зорилгодоо хүрэх арга хэрэгсэл болгоод байна. Эсрэгээр яавал тууштай байх юм бэ гэх юм бол эрүүл мэнд болгоод тэгээд эрүүл мэнд чинь чи хэрвээ дасгал хөдөлгөөнд тогтмол хийх юм бол эрүүл мэнд чинь нэг номерт байх юм бол нөгөө гоё палажа өмсгч гэдэг юм уу те нөгөө тууштай байх гэдэг чи ерөөсөө цаанаасаа л гарч ирэх асуудал. Өглөө босоод гоё палажа өмссөн ч ялаа байсан ч ялаа гэж бодох эсвэл яг хайртай гэж бодож байгаа те ойр дотныхоо хүмүүс урт удаан хугацаанд хамт байх ч гэдэм те халамжлах тэр зүйл чи ерөөсөө ингээд өглөө босдоо л хүүхдтэйгээ ч юм уу эхнэр хүүхдтэйгээ ээж автогоос ирж байгаа. За энэ хүмүүсийн төлөө би эрүүл байх ёстой шүү гэсэн бодол байгаа учраас ямар ч нэг тийм богино хугацааны те одоо хүмүүс ч ингээд нэг богино хугацааны зорилго тавьчаад тэрнгээр ингээд ямар нэг ингээд богино хугацаагаа урам зоригоор өдөөгдөд байгаа байхгүй. Нэг ярилцлага сонсоо ч юм уу нэр ингэх ёстой ш тэгэл тэгээд тэр нэг хэсгийн хугацааных. Гэхдээ чамд шантарч байсан үе байгаа үстэй ер нь бол байгаа. Яаж шантарч ив тэгээд яаж босч ив тэгээд шантрахгүй юм байхгүй шүү дээ. Алдаанаасаа суралцаад тэрийгээ давтахгүй л явсан байх л да манай багш тий. Тэгээд ер нь бол шантрах үе байна. Одоо энэ чинь нэг бас сахилга баттай байна гэдэг байдал чи өөрөө бас нэг жоохон сонирн болчиход байна. Одоо чинь би сахилга баттай байхын тулд за гадаадын ч юм уу эсвэл хөгжингөө орнуудад бол хэвийн зүйл манад эсрэгээрээ сахилга баттай байх болчиход байгаа байхгүй. Тэр нь яагаад вэ гэхээр ерөнхийдөө хоол хүнсний айгуу тийм буруу хэрэглээ буруу тэгээд өргөн хэрэглээ ихтэй болсон. Гадаад бол зөв хүнсээ сонгож идэх нь зүгээр энгийн асуудал байхад манайх ингээд дандаа түүдэг гэх юм те. Тэгээд дээрэс нь ингээд хоолны ингээд нүүрс ус мус янз бүр ойлголт нь хэцүү болохоор дандаа ингээд сонгохын тулд ер нь нэлээд хэцүү. Тэгээд тэр дундаас зөвийг олж идэнэ гээд тэгээд тэр чинь ингээд байн ганцтай юм дундуур ингээд явж байгаад буруу хоолж жагаад зөв хооллохыгоо дэглэм гэж нэрлэдэг байхгүй Монголд болохоор. Тэмцээнд орохын тулд зөв хоолж жагаад зүгээр тэмцээнд орохыг л дэглэмтэй байх гэж яриад. Энэ юус амар
амар санагдаад байна надад. Хүмүүс ер нь бол энэ чинь хэвэн байх хэрэгтэй юм чинь дэглэн болчиход байгаа байхгүй. Эрүүл хоол дэглэн болно гэдэг чинь ерөнхийдөө маш аюултай. Дээр нь манай ус ч одоо ингээд за ингээд тий хоолны өргөн соёлч гэдэг юм уу эсвэл одоо хувьсгалаас хойш гэдэг юм уу орж ирээ хоолны соёл орж ирээд нэг за 90-с 30 гаруй жил гэхэд маш богино хугацаанд ерөнхийдөө ингээд хор тавдарч гэдэг юм өвчлөлт харгалтаараа ерөөсөө топ түвшин рүү явж байгаа гэдэг чинь манайхан маш богино хугацаанд ерөөсөө буруу зүйл рүү нэлээд эрчтэй орж байна. Одоо ерөнхийдөө нөхцөл хор тавдар гэдэг зүйл залуужаад байгаа гэдэг чинь энэтэй л холбоотой гэж би бодоод байгаа. Тэгэл аль болох хүмүүсийг те за хамаагүй заавал фитнес биш зүгээр ямар нэгэн спортоор хичээл. Өөрийнхөө дуртай спортыг за 7 хоногт 3-аас 4 удаа 1-2 цагаар хичээлчгээл гэдэг. Тэгэл бид нар ч ингээд хоорондоо өрсөлдөө ч юм уу те 3 сая вон ингээд янз бүр болох гэдэг юм биш. Зүгээр эрүүл байх нь л чухал болчиход байгаа болохоор бид нар ингээд өрсөлдөө заавал манай фитнест яваа тим юм байхгүй. Хамаагүй фитнесээр хичээлэхээр бол фитнесээр хичээлтэй сакс бол болохоор бол тэрийг яг өөртөө цаг гаргаж чанартай гоё тоглол та бол дугуй ундаа шүү дээ тий тэр мэрч ерөөс айгүй хэрэгтэй тэгээ тиймэрхүү юмнууд айгүй хэрэгтэй л юм лээ. Одоо манай Азаа өгшийг ингээд зүгээр хичээлээ явж байхад одоо залуучууд ер нь хэр очиж чинь яг юун дээр анхаарах уу гэл бас тэгэл хоолтоосоо ахвал тэртээ түргэн сахартай маш буруу хэрэглээтэй юм хүнс дотор яг таны хэлдгээр нөгөө нэг яг хэрэгцээтэй тэр хүнсний бүтээгдэхүүнээ олж авна гэдэг хүнд өөрөө бараг челленж болчиход байгаа байхгүй. Тэнгүүд ингээд амар тийм зориулт гарах болчиход тий. Тэгээ хоолтоос нь л эхлээл ер нь зөвлөгөөгөө явчихдаг бах тий. Тийм. Эхлээд ер нь дасгалыг бол яг би ингээд нэг хоёр дахь асуудал гэж бодож байгаа байхгүй. Ер нь ингээд дасгал хийх гээд ирсүүн эхлээд ярилцаад толгойд нь л ойлгуулах хэрэгтэй. Дасгалын үн цэнийг нь мэдрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй мянга ойлгуулахгүй жиж махан биер нь дасгал заагаад ямар ч хүлээж авах боломжгүй байхгүй. Тодорхой хугацаанд мөнгө өгсөн хугацаанд ч юм уу тодорхой хугацаанд хийж байгаа л болно. Дадал болж үлдэхгүй. Тэрний оронд дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл байх үндэс юм байна ч гэдэг юм уу ойлгочих юм бол тэр хүн жимийнхэн хугацаа дууссан ч юм уу эсвэл би байхгүй ч гэсэн өглөө босоод дасгал хийх л баг. Эрен тийм ээ. Тийм, тэр нь л аягүй чухал. Тэгэхээр ерөнхийдөө хүнтэй л их сайн ярилцахыг боддог. Тэгэл нэг ч гэсэн айлын ээжийг те эрүүл зүй хоолтой дадалтай болгочих юм бол тэр хүүхдүүд яах вэ те. За нэг айлын аавыг гоё эрүүл зүй дадалтай болгочих юм бол тэр гэр бүл те. Тэгээд аав маав гоё хөтөрхөг багт чинь гоё штэ те. Эр хүн чинь одоо манайхан чинь даавар маавар ямар болчиход байгаа лээ те. Тэгээд тэр болгон чинь ингээ аягүй чухал. Ерөнхийдөө ингээд аль болох ингээд хүмүүсийг зүгээр ингээд бүх юмаа ингээд өгөөл те. Зүгээр ингээд эрүүл байгаасаа зүгээр хинтэн ч өрсөлдөхгүй мэдсэн юмаа зүгээр ингээд заагаал аль болох тэгээсэй л гэж бодоод яваад. Тэгэхээр сүүлдээ тэрнээс урам аваад аль болох өгөхийг л бодчихсон. Харин тийм баг. Одоо ингээд сая чи Champ Cap-д очиж орстой кап. Ер нь одоо төвийн хүмүүс маш их ордог баг. Ер нь одоо энэ орон нутгуудаас гэдэг юм уу те. Залуучууд ер нь хэр очиж оролцож байна. Ямар одоо үеийн тэр залуустайгаа те очиод тэр тэмцээн уралдаанд очиод маш сайхан уран зориг дараагийн хийх ажлын ирч үчгээл зөндөө олон гоё зүйлийг мэдэрсэн болов. Ялангуяа одоо энэ сайхан үнцэнтэй медалийг аваад зогсож байхдаа дараагийн гоё юм урмууд те хийх ажлын санаанууд орж ирсэн баха. Хөдөөнөөс орон нутгаас хөдөө гэдэг маань одоо орон нутгаас гэж байгаа те хэр очиж оролцож байна. Тийм, ер нь бол бас харьцангуй энэ спорт хөгжсөн юм лээ. За 3 сая 300 мянга орчим хүнд одоо нэг идэвхтэй хичээлж байгаа нь сүүлийн жил график нэлээд өндөр болж байна гэж байна. За 80-аас 100 мянгаар өгч байна гэж. Гэхдээ ер нь бол харьцуулах юм бол маш бага. Гэхдээ өмнө жилүүтэй харьцуулах юм өсөж байна гэж. Тэгэхээр ерөнхийдөө тийшээ бас орон нутаг гэлтгүй ерөнхийдөө бүгдээрээ л чанартай оролцож байна. Бас ерөнхийд нь бол бас жоохон зөрүү гарна. Гэхдээ нэг тийм хол бол биш. Тэгэл чадах нэг нь яваал те өөрийнхөө санхүү ч гэдэг юм уу цаг завыг зөөлөслөөч гэдэг юм уу юм сурж мэдээд энэчээс залуучуудаа зааж өгөө те за нэг ийм юм байдэн шүү те ингээд явах л чухал те чухал гоё юм лээ те. За өнгөрсөн хугацаанд бол манай Азхүү багш бол одоо өглөөний фитнес гэдэг зүйлийг бол манай одоо энэ Саншин тогтдоо тууштай авч явах гэж үзэж байгаа. Өглөөний фитнес бол одоо манай эмэгтэйчүүд ялангуяа тий орой очихоор ажил нь амжидгүй учраас өглөөрт ажлын цаг эхлэхээс өмнө маш сайхан боломжийг өөртөө аваад яваад байдаг. Одоо өвлийн хүүтэнд харанхуй шүн чамаагүй одоо очиод манай Азхүү багш бол маш сайн цаг баримталдаг гэж би яг хувьдаа үнэлдэг байхгүй юу. Тэгээд энэ өглөөний фитнес
өөрөө бас биеийн онцлогийн хувьд те хүмүүст их гоё боломжийг өгөх гээд байна гэж хараад идэв. Тэгэхээр хүмүүс маань энэ цагийг хэр их ашиглаж байна? Одоо жоохон өөрчлөгдөж байна уу? Яг анх эхэлснээс хойш. Тий. Анх эхэлснээс тий одоо энэ чи ерөнхийдөө 2 жил болж байна тий. Тэгэн гол чи анх эхлэхэд би чи нэгхэн цагтай 6-аас 8-ын хооронд тэгээд 3-аас 4 хүн тий. Тэгээ би чи 3-аас 4 хүн гээд орхиж болохгүй. Тэгээд яг өглөө ингээд 5-д босоод ирээл 3-аас 4 хүндээ заачаал. Тэгээд нөгөө ерөөсөө нэг цаад миний бодож байгаа юм за энэ хүн ингээд тий цаана ийм гэр бүл ч гэдэг юм ийм орчин ингээд сайжирч байгаа даа гэж бодохоор ерөөсөө би шантрах шалтгаан байхгүй. Тэгээд тууштай явсан дүүн гэх юм тий. Энэ жил гэх юм бол анх эхэлжсэнаа бодох юм бол одоо 2 цагтай 6-аас 8, 8-аас 10. Одоо нэг тэгээд 10-аас 12, 10-аас 12 ч юм тий тогтмол хүн аваад. Одоо ер нь тэгээд бүр бас дүүрж эхэлж байна. Ер нь дүүрдэг бас хүлээдэг болчоод нэг үе бодох юм бол. Ваа, баяр хүргэе. Өглөө эрт босдог хүмүүс бол хамгийн тэр одоо энэ цагийн үнэлэмжийг те мэдсэн тийм гоё хүмүүс гэж боддог. Чи бас өглөө ингээл дасгалтаа яг ирчээл буцаа шаттай гоё идэг үстэй те. Тий, өглөөний цаг чинь ер нь нөө хөвчлээ эмхтэй улсууд их байгаад байдаг. Тэгээд яг өглөөний цаг дээр бол эмхтэй улсууд их тэгээд эмхтэйчүүд бас их анзаарч л байдаг. Ерөнхийдөө бас нэлийн бүр ингээ хүчрэхэгдсэн маань эмхтэйчүүд ингээл за тий босороо гээл гэрлүүгээ залгаал дасгалаа гээл дундуур нь за тийм хувц өмсөн шүү гээл тий. Тэгээд хүүхдүүдээ ингээл завсраар нь тий залгаал би яг тэгдэж шүү дээ. Тэгээд ерөнхийдөө ингээ тиймэрхүү юм хараад тахлаар чинь би зөв зүйл хийж байгаа юм шиг санагдаад байгаа юм. За энэ айл одоо тий ингээд дасгал хөдөлгөөний үн цэнийг ч юм ойлгоцсон хүн хүүхдүүд нь ямар болох вэ гэдэг. Тэгэл яг нөгөө нэг буцаал зөв замаараа явж байгаа юм байна да гэж бодоол. Тэгэл урам аваад үргэлжлүүлээл тий. За тэгэхээр ер нь сүүлийн үед бас фитнесийн тоног төхөөрөмж гэдэг юм ер нь өстө маш их шинжлэгдэж байна тий. За чамд одоо энэ тал дээр бас хийж бүтээ ер нь ингээ тгий гэсэн ямар санаа оноо байна. Тэгээ фитнес дээр ер нь хөрөнгө оруулах хүмүүс бас ер нь хэр их байдсан байна. Хоёлоо бас нэг сан солилцчихсэн шүү дээ тий. Ер нь одоо бас хүмүүс тэгтээ ер нь бол эхлээд нөгөө үндсэн гоё ойлголтоо аваад ингээд явах юм бол хаач хамаагүй боломж байна л гэж хараад байгаа юм л да. Дорнов аймагт маань ч гэсэн бас нэг үе бодвол сайн шант дээр бол нэг 2 3 фитнес байна тий. 4 ч фитнестэй байна уу? Тийм. За одоо яг сүүлийн байдлаар баг 5 байгаа. 5. Замын үдэд. Замын үд бас нэг 2 3 байгаа. Тэгэхээр чи маргаал нэг 7 8. Бас нэлээ их болоод байгаа тий. Тэгээ ер нь бас яаж хөгж юу яж ин чи бол одоо сая Улаанбаатар хотод очиод бас дасгал нэг хаана бэлтгэл хийжсэн мөлий. Улаанбаатар хотод очиод King Towers хийсэн. King Sport Complex. Тэгээд ер нь бол хүмүүс их асуудаг л та одоо ингээл тий. Тэгээд тоног төхөөрөмжийн хувьд гэх юм бол ерөнхийдөө нэг хайхтар голох юмгүй. Яг байгаа ер нь бол сайжирчвал сайн. Гэхдээ байгаагаа голох юмгүй. Юу ч байсан та яг өөрөө хүсчил чадах юм бол ямар ч булчингаа гоё болгож чадна. Тэгээд үнэхээр орчин нөхцөл нь сайжирчих юм бол бас нөгөө хүний чинь далд ухамсараар айгүй гоё шүү дээ тий. Гоё орчинтай газар гоё их чинь гоё. Тэгээд за Дорнов аймгийн хэмжээнд за нэг 7-8 фитнес гэдэг бол ер нь бол маш бага. Бага. Тий, ер нь за эн чинь өөрөө нэг насаа хичээлэх насных нь хязгаарх юм бол нэлээд ууртай байхгүй. Одоо эн чинь 10 жилийн хүүхдээс хэдэн ч настай хүмүүс баг хийж болох шахав. Тэгэхээр ерөөсөө ингээд нэлээд өргөн цар хүрээгээр явж байгаа учраас за Дорнов аймаг за нэг 70-аас 80 мянган хүнтэй байлгээд 7-8 фитнес гэдэг бол маш бага байхгүй. Дундаж нэг фитнес за нэг сардаа нэг 30-аас 40 хүн иргээ. За жилд нэг 300-аас 500 ирэхэд 80 мянган хүний чинь за 60-аас 70% хийхэд 40 мянган хүний цаана хүрэлцээ байхад нөгөө 8 фитнес чинь нэг 5-аас 6 мянган л дааж штэ. Тэгээ ямар нэгэн байдлаар фитнес нэвэл ашигтай юу ч гэдэм үү те. Иймэрхүү хүмүүс байгаа бол ч гэдэм үү. Ер нь бол ашигтай. Энэ нэг мөнгө ашигасаа гадна танд ирэх ч гэдэм үү те. Таны хийсэн үрээр танд ирэх ашиг нь айгүй өндөртэй их юм те. Та сайн зүйл хийх юм бол таны эргэн тойрон ч юм уу дүүр өгч юм сайн зүйл учраа штэ те. Тэгэхээр та бүр ингээд жилдээ 300-аас 500 хүнийг зөв дадал руу ч юм уу зөв зүйл рүү чиглүүлээд ахад чинь бүр гайхамшиг өстэй тий. Тийм за фитнес буюу спортоор хичээлдэг хүний сэтгэл зүй бас энгийн үнийг бодоход асар өөр санагддаг л да. Чи энэ ялгааг өөр нь хэр мэдэрдэг вэ? Тий, ер нь бол яг нэг ачаалтаа чадвар ч юм уу тэр байдлаас болоод бас жоохон спортоор хичээлж байгаа усуд жоохон илүү байх магадaltaй байдаг. Тэсвэр хатуужил ч юм уу. Хүний үг даан тий. Үг даан шарттай тий бас тэр болон буугаад өгчихгүй тий. Ер нь л ингээд нэг юм яасан ч гэсэн ингээд шүд зугаал байж идэв шүү дээ тий. Та ч гэсэн бас сайн мэдж байгаа байхгүй нөө километрээ дуусахгүй хүмүүс адилхан жигээд байдаг нам жихээ болж байдаг. Ер нь л яг тэрэн шиг тэгэл
Баргийн юмд нэг айхтар яахгүй дээ. Нугараад авахгүй тий. Нугараад авахгүй. За тэгээ фитнесээр анх хичээлэх гэж байгаа одоо хүүхэд залуучууд байвал те би юу н ямар ч спортын үнэтэй ярилцаад асуудیں۔ Яг одоо яг эхлээд юун дээр анхаарах вэ? Шууд одоо багш дээр очиж зөвлөгөө авах нь илүү дээр юм уу? Эсвэл одоо ингээд YouTube-ээс ч юм уу одоо бүхэл юм ингээд нээлттэй байгаа юм угад те яаж хоолыг гэвэл байж ийн бүх төрлийн хүмүүс. Гэтэ хүмүүс тэр болгоныг мэддэг мөртлөө хийж чадахгүй шүү. Энэ яагаад? Тэгэхээр ч нэг буцаад эхнийхээ зорилгыг тодорхойлох хэрэгтэй гэсэн. Нөгөө асуулт руугаа л очиж чинь тий. Одоо жишээ нь 10 жилийн хүүхдүүд ингээд гоё мэрэгжилтэй болохыг бодож иж болно л да. За ингээд карьер хөөд юм байж. Тэгэхээр чин тэр мэрэгжлийн чинь өмнө чинь эрүүл мэнд байх хэрэгтэй байхгүй. Чи эрүүл мэндэ бодохгүйгээр шууд алгасаад гоё мэрэгжил рүү ч юм уу гоё карьер руу гоё ажил руу бодож болохгүй. Тэр чинь ингээд чи хичнээн гоё ажилд орсон ч гэсэн эрүүл мэнд чинь байхгүй тодорхой хугацаанд яваал зогсон. Тэгэхээр чи тэр бүх юмыг хийхийн тулд ч юм өөрийнхөө ингэж журам зурагтай тий. За би аав ээж ачиг хариулна ч гэдэм юм тий. Эсвэл ингээд гой бодлуудынхаа өмнө дандаа өөрийнхөө эрүүл мэндийг нэг тавих хэрэгтэй. Тэгэх юм бол ерөөсөө яг чи яг хичээллээд ч юм уу тий шантраад байгаа шалтгаануудаа бүгдийг авч яалаа цацаа тий. Гээд яг гой урам зоригчин төрөөл өглөө болгон яг төрөөсдөө сэрнэх юм. Тэгэхгүй ингээд өдөөгдөөс ирээд байгаа байхгүй нэг гоё юм сонсоо олч юм эсвэл хараал гинт үү? Тий гинт. Тэр чинь айгүй хортой. Тий. Одоо нөгөө нэг хүмүүс ярьдаг штэ ингээд гинт ер нь гинт бодсон санаа гинт хэрэгжүүлэх өөрөө юм асар үр дүн багтай тийм ээ. Тэр бол олон жишээнүүдээс харагддаг. За багш одоо энэ фитнесээр хичээлж байгаа залуучууд маань одоо дасгал хөдөлгөөнөөс гадна ингээд янз бүрийн спортын нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байна. Энэ өөрөө бас ер нь бас энэ дээр ямар зөвлөгөө өгмөр байдаг вэ? Энийг яаж зохис хэмжээнд хэрэглэх ёстой вэ те? Уургал бол уург гэж ямар ч хамаагүй уург авдаг хүмүүс байна. Эсвэл одоо огт хэрэглэхгүй тийм үү? Нэмэлт хэрэглэхгүй мөртлөө зөвхөн биеийн тамир одоо юу гэдэг нь дасгал хөдөлгөөн рүү анхаарат байгаа хүмүүс байна. Тэгэл энийг зохис хэмжээг ер нь яаж хангах ёстой вэ тийм ээ? Тийм. Энэ дээр одоо ер нь л зохис фитнесийн за нэмэлт хэрэглээнүүд гэх юм бол дан ганц дасгал хөдөлгөөн гэдэг чинь нэг төмөр өрхийг хэлхээ болчихж байгаа байхгүй. Одоо таны хэлснээр хоол хүнснийхаа нэмэлт бүтээгдэхүүнүүдийн талаар мэддэг юм тий. За би өдөрт 70 кг жинтэй ямар грамм уураг идэх ёстой, ямар грамм өөхтөөс идэх ёстой тий. Миний булчин чи юунаас бүтээд байгаа, хэдэн амин хүчил байгаа, хэдэн үйл орлогдох юм, хэдийн хоол тэжээлээс авах юм ч гэдэм. Ингээд нэлээд юм мэдээд ирэхлээр фитнесийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэгтэй юм уу хэрэггүй юм гэдгийг ялгаж эхэлнэ гэсэн. Ерөнхий хүмүүс болохоор фитнес хэрэгжилж байгаа бүх юмыг уураг эсвэл тариал гэж яг тэгж боддог. Тийм. Тэгж ерөнхий ойлголт тийм. Ингээд амин хүчлээр нь 2-3-аар нь ялгахлаар ингээд янз бүрийн тусдаа хэрэгтэй зүйлүүд байж идэх. Тэгэл за би өдөр тавах хөстэй хоолоо авч чадахгүй байх юм бол уураг уух юм бол чамд хэрэгтэй л байхгүй. Чи за би 70 кг жинтэй өдөрт 140 г уураг авч иж за булчинлаг байдлаа хангах юм бол би хоол тэжээлээсээ 110-ын дутуу авч яваад байснаас нэг уухад амарч юм шингэхэд хэлбэр болгоцсон савлцсан ургийг аваад уучна гэсэн. Тэгэл тэрэнд ерөөсөө гаж нөлөө байхгүй нэг амар илэг мэлэг өвдөл тий. Тэд нар чинь ерөнхийдөө нэлээд дээр үеийн буруу ойлголт л гэсэн үг. Тийм тий. Энэ ойлголтуудын яг хэрэгтэй бас зөв ойлголтоо олж авч чадахгүй. Тийм. Тэгээд ер нь бол хамгийн нэгдүгээр яг нэг нэмэлт хэрэглэхээс өмнө эхлээд ерөнхий мэдлэгээ авчаад аль болох органик зүйлнүүдээс эдгээрийг авахыг эрмэлзэх хэрэгтэй. За би кальц дутсаж байгаа юм бол таблеттэй кальц ууснаас за өөрийнхөө аргаар ч юм уу те Монгол хүнийхээ онцлогт таарсан байдлаар яаж кальц хамгийн өндөр түвшинд нөхөж чадж ийн гэдгийг сайн судлах юм бол тэднэр чинь нэг хүнсний нэмэлтээс авж байгаа нэмэлт бүтээгдэхүүнээс хамаагүй л үр дүнтэй тэгээд үйлчлэгээ сайтай байдаг гэсэн. Тийм. Тэгэхээр тэднийг аягүй сайн харах хэрэгтэй. Ер нь ингээ юм чин хөгжих тусмаа буцаад байгальтай ойр зүйлчин илүү амтай болоод байна шүү дээ. Тийм, илүү үнцэнтэй болоод байна тийм. Тэгэхээр хүн чинь өөрөө байгалийн амьтан болохоор байгалийн гаралтай юм аа л хэрэглэгээд байгаа юм. За. Тийм. Яг одоо нөгөө цаг үе хувьсан өөрчлөгдөд бүх хүн завгүй болцсон тийм. Тэгсэн мөртлөө тэр нөгөө одоо багшийн ярьж байгаагаар тэнцвэрт байдлыг авч явахын тулд тодорхой хэмжээний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг л хэрэгжилж ин гэсэн. Болж өгвөл одоо яг тэр органик тийм нөхөх тэр хүнсний бүтээгдэхүүн бол хэрэглүүл зүгээр гэж багш бол зөвлөж байгаа юм байна. Тийм. Та юу багш одоо өглөөдөө юу идэж байна? Одоо нэг өдрийн ийм нэг дэглэмээ манай үзэгчдэд ингээд хэлж болох уу? Бид ч одоо байнга л хэлдэг штэ тий. Ер нь одоо тэмцээнгүй үед ч гэсэн ер нь одоо өдрийн хит холилж гин хит хитэн цагийн зайтай юу идэж байна?
Тийм, ер нь бол за одоо энэ чи яг нэг тодорхой ярих юм бол за өглөө хамгийн түрүүнд босоод хамгийн түрүүнд усуух хэрэгтэй тийм. За бүлээс энэ хүмүүс нэх тоодгүй ер нь бол байнга ингээд энэ тэнцээ усуух хэрэгтэй юмстай гэл тэгэл хүмүүс орхиод идэх. Энд чинь үндэ амар хэрэгтэй. За өглөө босоод 1 стакан бүлээ ус уунаа. Ерөнхийдөө биеийнхээ жинг 0.33-т үржээд за тэнгуү чи нэг 2 орон 2 бүхэлтэй нэг тоогоор. Тэр чинь ер нь таны өдөрт уух хэрэгтэй нийт ус гэсэн. За тэгээ та нийт усныхаа хэмжээг мэдчихэд за 3 литр гарах юм бол би өглөө 6 цагт сэрчээд сэрснээс эхнийхээ 10 цагт нөгөө 3 литрийнхаа 70% уух хэрэгтэй. Тэгээд унтахаас цагийн өмнө нийт усаа ууж дууссан байх хэрэгтэй байхгүй. За ингэж усаа тооцож ууна. За цай шингэнийг бол оруулаагүй тийм зөвхөн усыг хийж байгаа. Тэгэн гутаа за ерөнхийдөө нэг тамирчид ч гэдэг нэг бид нар ингээд нүүрс усаа ялгаа сурсан болохоор нүүрс усаа цэвэрхэн авахыг бодоод байна шүү дээ. Тэгэхээр одоо ингэ obvious ч гэдэг нь үр тарианы гаралтай бүтээгдэхүүнүүдээс авчдаг гэсэн. За тэгээд би 70 кг хэмжээтэй өглөөдөө 80 г obvious ч гэдэг юм те. За нэг 30 г-ийн халбахтай уург аваад ингээд ерөнхийдөө шууд дараагийнхаа хоол руу орж эхэлнэ гэх юм. Тэгээд өдөрт ер нь бол нэг 4-5 удаа хооллоно. Тэгээд хоол болгоны хоорондын зай нэг 3 цаг. За тэгээд хоол болгоныг ерөнхийдөө ингээд хоолыг одоо манайхын нэг нийтээр ингэж тавгалдсан шүү дээ тий. Би бол тэрний жоохон эсрэг яг нэг тус тусд нь ингэж тэгтээ нэг тэрийг ялгаж сурах хэрэгтэй. За би энэ хэсэгт нь уураг тавих юм байна. Энэ хэсэгт нь нүүрс ус юм байна. Энэ миний өдөрт идэх ёстой тослог юм байна гэдэг ингэчих юм бол айгүй баримжаатай. Тэгээ нүүн жин хасах нэмхэн амар болоод ирдэг. Тэгээд ерөнхийдөө ингээд тамирчид нэг 3-4 цагийн зайтай хоолоод байгаа гол учир нь гэх юм бол 100-аас 150 г аваад байгаа чинь тэр мах ч өөрөө нэг 25-аас 30 г уурагтай. За хүний бие нэг 25-аас 30 г уургийг 2-оос 3 цагийн дотор задлах чадамжтай. За уураг бүрэн задраа дууслаа дараагийн хоол ирлээ. Ингээл яваад байдаг гэсэн. Хэдэн цаг унтж байна? Хэдэн цагт унтах уу? Тийм, ер нь бол яг нэг аль бол эрт орохыг бодно. Бас эн чинь ингээд цаана нэлээд дааврын юмнууд явж байгаа болохоор дасгал гэдэг хүмүүс ерөнхийдөө нэлээд нойрыг бүр нэлээд чухална. Зааланд байгаа цагаас илүү нойрыг чухалчлана. Амралтыг чухалчлана, хоолыг чухалчлана. Зааланд бол 2хан цаг, бусад 22 цаг ч аягүй чухал. Таны бие яаж өөрчлөгдөх те. Тэгэхгүй зааланд гой 2 цаг чанартай дасгал хийчээд шөнө орой унтаа ч юм уу буруу болоодох юм бол хайран байхгүй. Ямар ч үр дүнгүй л болчих юм тийм ээ. Тэгээ би чи ер нь бол нэг 12 төгөлж унтаал өглөө 6 дангит болохоор 5:30 мөч гэсэрэл. Гэтэ ер нь бол аль болох тойрныхоо чанарыг яг ажилчин үнэхээр тийм шаардлагатай эрт сэрэх биш ч юм уу эсвэл орой унтах биш л бол яг нөө сүүлийнхаа сарын дундаж нойрыг 8 руу бариад ахлах хэрэгтэй юм лээ. Ер нь л 8 цаг юм байна тийм ээ. Тэр чинь бол яг нэг унтаал яг гоё бие ингэж сэргээгээл бүгдийг ингэж шинээр төлжүүлээд сэрж байгаа болохоор тэр цаг чи айгүй хайран. Одоо би яг энэ дээр багш нэг юм асууя. Одоо хүмүүс чинь нэг ингээд даргалтай хэмжиж байгаа одоо ухаалаг цагнуудыг хэзүүж унтаад тэн дээр нөгөө нэг бүхнээр авч уу гэд ингээд тэрийг ингээд гараасаа салахгүй унтаад байгаа хүмүүстэй би их таарсан. Тэг ингээд гартаа аймуутай учраас ингэж тарих ажилт юм болоо гэж бодож байгаа. Ер нь бүхнээр авъя гэвэл ямар аргыг хэрэглэхий зөвлөх вэ? Тэнгүүд ингээд нөгөө нэг би бүхнээр авч уу гэл ингээд шүүн ингээд сэрдэг ч юм уу те. Эсвэл wifi төхөөрөмжүүд ингээд асаалттай байх, гэрэл байх те. Зөндөө олон юм гадны нөлөө байна штэ. Тэрэн дээр бол юу яах хэрэгтэй яах? Хамгийн нэгдүгээр дасгал хөдөлгөөн хийгээд хэвсэн байх хэрэгтэй. Яг тэгвэл булчингаа ажилуулах юм бол шөнийн нойрчин заримдаа ингээд хөрвөөгөө дунтдаг хүмүүс байдаг штэ. Тэгдэггүй ядраад унтдаг. Тийм, нойрыг маш сайн дэмжиж өгдөг. Яг тэгвэл таны бие чинь ингээд амар аз жаргалын даавар ялгараад тэд нар чинь нөгөө кортизол янз бүрийн дааврыг чинь тэнцвэрийг нь олоод ирдэг. За одоо дээрэс нь гүн унтах гэдэг гол зорилго чинь биеэл гоё эрүүл болох гэдэг шүү дээ, тийм. Тэгэх юм бол гүн унтуулах гол даавар чинь 21 цагт ялгарна. За мелатонин ингээд хүмүүс бас нэмэлтээр ууж лээдэг, тийм. Тэр чинь ер нь бол даавар. За хоёр нүдний голд байрлах 3 дахь мэлминий уутанцэр гэдэг одоо энэ чинь нэг зүйл байгаа. Тэнцэнс мелатонин даавар ялгарна, тийм. Тэгээд 21 цагт ялгарж байгаа зүйл дээр манайх яг утас оролдож таардаг ч гэдэг юм. Эсвэл хурц гэрэлтэй үе ч юм. Эсвэл дуу чимээтэй үе таарангууд нөгөө даавар маань ялгарх үедээ буруу сигнал авдаг. 21 цаг болоогүй юм байна. Өдөр болж байгаа юм байна ч гэдэг юм те. Тэгээд ялгарх цаг нь хойшилчдаг. Тэгээд нөгөө нэг 21 цагт ялгараад ерөнхийдөө тайвшраад унтах төлөвөнд орох байсан юм чинь хойшилчихлаар
хөрвөөж 2 3-т нөгөө сигнал чи одоо ирдэг байхгүй шөнийн 2 3 Нэлээд цаг хоцорч чинь юм тий. тэгээд тэр үед нь л хүн унтаж эхэлдэг гэсэн. Яг өөрийгөө гоё рефреш хийх цаг чинь 10-аас шөнийн 2 цаг. Энэ хооронд л гүн унтаж чадах юм бол өглөө тэр 2 цагаас ирсэн ч яг та өөрийнхөө сэтгэл санааны хувьд би ирцэрчлээ гэж бодож байгаа боловч яг биологийнхаа төвшөнд л ямар ч асуудал байхгүй. Тийм учраас яг хүмүүс ингээд өглөө 4 мөрөв тусаал ажил хийж идэв шүү дээ. Тэр чинь өмнөх гүн орой чанартай авцсан. Тийм учраас Асуудалгүй ажиллаж байна тий. Тэгээд сая яг дасгал хийх хэрэгтэй. 21 цагт аль болох Wi-Fi төхөөрөмжүүдэд багасгаад, гэрлээ бүдгэрүүлээд, дуу чимээгээ багасгаад тэр дааврыг ялгарх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Дээрэс нь өдөртөө нэг доор хаяж 15-аас 30 минут ч юм уу тий нарны гэрлийг нүдэрээ авах хэрэгтэй. За. Одоо цонхоор ч юм уу шилээр биш яг гараад нүдэрээ нарны гэрлийг авах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ ингээ сонь сонсгож байгаа юм шиг ч болов цаанаа нөө дааврууч ажиллаж байгаа шүү дээ тий. Эн чинь таны нойрыг маш сайн дэмжинэ. Тэгэхээр ядаж дасгал хийдэг хүмүүс бол ядаж нэг өдөр 20-30 минут уг нь гадуур ингээ алхачихад л бас тэр чинь маш их чухал байна тий. Тэгэл иймэрхүү жижиг сажиг юмас айгу бүрддэг юм. Тэрнээс яг ганц нэг том тип хийлээ шууд бүгд ингээд гой гүн унтна гэсэн юм. Уг нь энийг хүмүүс ер нь дийлэнх нь л мэддэг. Тийм. Ер нь хэрэгжүүлдэг үү тий. Тэгэхээр ч нөө тэр хүмүүс ч яг нэг гол цаа зорилгыг ойлгохгүй л бас л нөгөө нэг ихнийх дээр за бид хоёр өнөөдөр зорилго тий эхний зорилго яагаад хэлсэн гэдэг зорилгын талаар нэлээд ярьж байна. Тэгээд одоо ингэж юм л да. Одоо юу гэдэг Европын улсууд гэдэг юм уу одоо энэ Азийн залуучууд тий энэ эрүүл хэв маяг гэдэг бол зүгээр одоо юм зүгээр юм хүнд байх ёстой тэр одоо үзүүлэлт болчлоо. Ямар нэгэн карьер гэдэг юм уу ямар нэгэн ажил хийхээс өмнө тэр хүн биеийн жин тийм ээ тэр одоо эрүүл мэндийн хувьд зохис хэм хэмжээнд одоо хэрхэн байж ийнвэ гэдэг тэр нэг юм хэмжээ бичигдээгүй юм стандарттай болцсон. Нөгөө Японд тэгдэг гэжтэй. Илүүдэл жинтэй хүнийг ажилд авахгүй. Яагаад тэгэхээр тэр хүн өөрөө ажлын бүтээмжийн хувьд тийм ээ. Ажлын бүтээмжийн хувьд хэвийн жинтэй хүнийг бодоход удаан гэдэг ч юм уу. Нэг юм хэмжигдээгүй юм зүйлүүдийг ярьдаг болсон. За хоёрдугаар гэх юм бол Монголд ч гэсэн сүүлийн үед одоо жилдээ ямар ч хэлсэн нэг өршин сэргийлэх үзлэгт ороод өвчтөе бол дарга цэрнэр нь за энийг эмчлэл биш гэдэг шаардлага бас нэг жоохон өөрчлөгдөд байна л да. Нөгөө талаараа энэ улсууд өөрөө энэ улс орнуудад яаж явах вэ? Нөгөө хүмүүсийнхаа яг энэ хэвийн жинтэй байх тийм үү? Эрүүл байх энэ орчин нөхцөл төр боломжийг бүрдүүлэхэд маш их анхаарч байгаа шатанда. Чиний хувьд яг яах вэ? Яг энэ тогоон дотор ажиллаж байгаа үед манай аймаг бас ер нь яг ямар бодлого яг энэ чиглэл рүү хэрэгжүүлээсэ тийм үү? Эсвэл нэг орчин бүрдүүлэх. Эсвэл одоо энэ гадаа гараад гөөхөд те сайхан ногоон байгууламжтай гэдэг юм уу? Сайхан зам талбайтай гэдэг юм те. Ингэчүүл гоё шүү гэж яг ингэ боддож явдаг юм юу вэ надаа гэж. Тэгээ ер нь бол яг нэг хүн болгон заалан гэж хийх бас боломжгүй. Тэгэхээр гадаад талбайнуудыг жоох нэг юм шинжлэх ухааны үндэстэй ч гэдэм те хитрхи хүүхдийн биш яг энэ дасгал хөдөлгөөнд зориулсан байдлаар гоё талбай бэлтгэх хэрэгтэй. Одоо ч ингээл хотод 100 гоё богд болон ч юм ингээл хүмүүс фитнес хийж яадаг шүү дээ гадаа фитнес. Тэд нар чи ер нь бол байж болно. Манайх л ганцаараа амар хатуу ширүүн уур амьсгалтай газар биш шүү дээ те. Гадаадын зөндөө оронд гадаа тийм зүйлүүд ингээл удаан чанартай байж болж л байдаг. Тиймэрхүү зүйлийг дэмжих ч гэдэм. Тэгээ дээрэс нь бодлогын хүрээнд гэх юм бол одоо ингээд янз бүрийн эрүүл зүв байх аян маяг ч юм уу тийм аяны хүрээнүүд бол над жоохон тийм хитрхи тэмцээн уралдааны байдалтай өнгөрдөг юм шиг санагддаг байхгүй. Тийм эрүүл байх тийм аяны хүрээнд тийм тэмцээн боллоо л гэд. Тэмцээн бол нэг болж байгаа болохоор яг нэг үндсэн тэр нөө эрүүл байх аяндаа зориулагдаж чадахгүй байхгүй. Тэр чинь урт хугацаанд хийж эрүүл байх ёстой байдал тэр аянд нь зориулж ганцхан хийхлээр хүмүүс ганц удаа гүгээч гэдэг юм. Ганц удаа нэг оролдоор эрүүл байна гэж нэг оролцоог хангаад тий оролцоог хангаад баг. Тэгэхээр аль болох урт хугацаанд доктортой байхын тулд нэг тийм доктортой байдлаар хүмүүсийг тэгж уриалгах нэг ямар нэгэн зүйл хийж санаачлах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Тэгээд одоо ерөнхийдөө бас харьцангуй албан байгууллагууд эдгээр гайгүй болсон ажилчдаа дэмждэг тий бүгдээр ингээ ажилтдаг эрүүл мэнд санаа зовдөг ч гэдэг юм. Эсвэл ажилчид нь ингээд эрүүл гой цоглог битэй байх юм бол тэр хүний ажлын бүтээмж нь ажиллаж байгаа цагаас илүү байна ч гэдэг юм. Тиймэрхүү зүйл мэддэг болсон байна. Одоо ерөнхийдөө бас харьцангуй гайгүй болж байна. Өглөгдөөл байна тий. Манай Азаа өгч дээр бол одоо очих шавнар ихтэй л болж байгаах. Сая тэмцээд орсны дараа бол олон хүн баяр хүргэж хандсан баг тий. Тэгсэн. Тэгээ би ч яг
ерөнхийдөө гайгүй нэг хүмүүс туслаад нөө янз бүрийг үйлдсэн болохоор тэргээрээ бас хүмүүс айгүй буцаагаад дэмжсэн гэх юм уу. Тийм сэтгэлж урмын өгнөд айгүй их ирсэн. Тэр нь бас ирсэн баярлаа. Бүгдэнд нь баярлаа. Тэр том тайзан дээр яг тэмцээн чинь яг ямар хаана боллоо? Корпорат болсон. Corporate болно. Corporate бол одоо үзэгчд бол дүүрнэ үү? Тийм, энэ жил ер нь энэ тэмцээн нэлээд том болсон. Нийт 340 гаруй тамирчин гэхэлэр чинь бас маш их байна тий. Хоёлаа түрүү ярьжсэн нь хөдөө орон нутгаас хэдэн хүн очсон бэ гэж асуусан. Тийм, яг нийт тэрийг яг анзаарахгүй тэр дотроос. Тийм, ер нь бол анзаардаг зарлах үед тэр аймагаас ирсэн гэсэн. Тэгээд ир чинь нэг олон хүмүүс чинь ингээл жагсаал гаргахлаа. Миний ангилд гэхэл 32 хүн байсан. Тэгэл бид нар чинь ингээд анзаардаг гомтын чинь би яаж гоё харуулах вэ гэж бодож тэр хүн айл аймагаас ирсэн юу бодох юм байх та. Тэгээ нэг тиймэрхүү л. Тэр нь бол нэлээд том тэмцээн болсон. Аюу сандарсан уу чи энэ жилийн тэмцээндээ илүү туршлагдсан байсан мэдээж авсан илүү байсан амжилттай болоод одоо шагнал байранд орсон маа тий. Тийм. Яг тэмцээний үед гэх юм бол эхлээд бол ерөөс сандрахгүй л байсан л да. Ерөнхийдөө би ингээд өөрөө дэглэмээ алдаагүй ч гэдэг юм ингээд өөртөө итгэжсэн болохоор хамаагүй доктортой байсан. Тэгээд яг тайзан дээр гарчаад ингээд хүмүүсийг ингээд дууддаг байхгүй. Бүх хүмүүсээ харчаад тэгээд за дараагийн одоо ингээд яг тэр тайзан дээр ингээд шууд аваад үлддэг гэх юм уу? Тийм. Нэр нь гарсан хасагтай авчдаг тий. Тэгээд эхний дуудалтан дээр би урагшаа ороод үлдчихэд арын хүмүүсийг хассан байхгүй. Тэгээд нэг 13 4 хүн үлдээд. Тэгээд дараагийн хасалтан дээр нь би хоошоо ороод тэгээд нэг хоошоо орсон ч гэсэн буцаагаад татах боломжтой байдаг байхгүй. Поз хэрвээ сайн бариад ингээд итвч армалтай урд үлдсэн хэдээсээ сайн байх юм. Тэгээд буцаж урагшаа гараад яг тэр үед л амар сандарч тэгээд ингээд хасагтаал хоошоо явж за би яг иймэрхүү төвшөнд л хичээсэн юм байна да гэж бодоод хойно очил за юу ч гэсэн ингээл яг гой позо барайл. Хичээ гээл. Тэгээд тэгсэн чинь буцаад дуудангууд за одоо л яг бүх юмаа гаргаа шүү. Тэгэл тэр чи 12 3 хүнээс нөө хувийн дугаартай. Хувийн дугаараа өөрөө ингээл бодоод 246 байсан. За. Тэгэл 246 биш байгаасаа гэж шүүгчийг зарлах болгоо. Тэгээд явсаар гал ингээл харсан чи 5 үлдсэн. Тэгээд за ингээд санаа ороод тэр чинь амар авч. Тэгээд надаас амар туршлагатай ч гэдэг юм зөндөө тэмцээн оролтоонд орсон хүмүүс бас байгаа болохоор ерөнхийд нь би өөрийгөө бас ингээд тэр төвшин рүү авчиж байгаа юм баяртай. Наад ингээд энэ ерөнхийд ингээд 5 дугаар барьчихсан надад амар үнцэнтэй. Тэгнь. Миний ангилд жишээ нь төрүүлсэн залуу 5 ангилд ороод 3-т нь төрүүлээд 2-т нь нэгт нь мөнгө аваад нэгт нь хүрэл авсан гэхлээр чинь 5 медаль. Бүр амар залуу байхад байхгүй 5 ангилын 3-ын нь алт нэг дээр нь мөнгө нэг дээр нь хүрэл авна гэдэг чинь бүр тэгэхээр классик залуу байсан баг. Тэгэхээр тийм хүмүүстэй өөрийгөө ингэж аваачиж шидээ те нэг игнэн зогсно гэдэг үл ерөөсө тэр л яг гоё байсан. Өнгөрсөн хугацаанд хичээсэн тэр үр дүнгээ тэр үед ингээл яа за чадсан шүү гээл те. Тэгээ дараагийн мэдээж нэг хүн чинь нөгөө хандаггүй шүү дээ те. Нэг зүйлийг үзэл за дараа нь ким байна гэдэг нэг ойлголт яг юу авсан яг дараагийн бас ямар зориг тээж ирсэн бэ? Тэгээ ерөнхийдөө яг одоо ингээл тэмцээн уралдаанд байгаа ер нь тэмцээн уралдаанд цаашдаа ороод явна. Тэгээд яг энэ тэмцээний хувьд бол энэ ихний 3 байр маань айгүй гоё цомтой байсан. Бүр мангар том юм булчинтай байна. Тэрийг авмаар байна тий. Тэгээд нэг ихний удаа орохдоо би чинь тайзны ард үзэж байгаад бүр ингээд шар ус босоод за би хичээх хэрэгтэй мэн гэдэг ингээд. Тэгээд бүтэн 1 жил тойроод ирж байгаа шүү дээ би чинь энэ тэмцээндээ орохгүй. Тэгээд за ямар ч байсан 5-даа үлдчихлээ гэд. Тэгээ нөгөө байрын шууд зарлахгүй. Ерөнхийдөө топ 5-даа үлдсэн. Тэгээд нөгөө хин хэд орсон мэддэхгүй байх. Тэгээд тэгтээ нөгөө цом авын шүүл гэж их бодож ирсэн. Тэгээд за ерөнхийдөө 5-д орчлоо гэдгийг мэдчихээ. За одоо ямар ч юм ингээд нэг дахиад нэг хичээх ажил үлдээтэй ингээд яг нөгөө цом дээр айгуу төвлөрсөн байсан болохоор. Тэгээд одоо ямар ч энэ тэмцээнд бол дахиад орно. Ер нь тэмцээнүүд ороод явна даа. Одоо жишээлбэл нэг ийм тэмцээнд орохын тулд одоо сүүлийн хугацааны гарч байгаа зардал ер нь хэд орчим төгрөг байх вэ? Одоо сүүлийн одоо 1 сар ч юм уу 40 хоног Улаанбаатарт байгаад те бас нэг хотод амьдрахгүй байгаа болохоор би бас нэг жоохон санхүүгийн хувьд ер нь бас нэлийн өртөг гард юм уу? Эсвэл одоо яаж зохицуулах вэ? Ер нь бол санхүүгийн хувьд бол яг тэмцээний үед бол нэлийн санхүү гарна. Зүгээр хүн эрүүл байхад бол нэг санхүү гарах байгаа. Яг миний тэмцээний үед би нэг 40 хонсон. Тэгээ би ч нөө хотод байхгүй болохоор ерөнхийдөө одоо энэ ч нөө уураг ч гэдэг юм те нэмэлт хэрэглээнүүдээ аван за бас илүү тэмцээн уралдаан гадаад дотоодын туршлагатай багш аван ч гэдэг юм. Ингээд явсаар хагаад нийт нэг 40 хоногт яг ингээд за би 1 кг-ийн өвөөс ингээд 40 хоногт те 6 удаа идсэн шийдэм. Ингээд яг нарийн тооцоод явхад автобус унаа бүх юмтайгаа ороход нэг 40 хоногт 8 сая 200 гаруй мянган төгрөг.
За ер нь тэгээ бохроор нь тооцох юм бол нэг 10 сая төгрөг Тийм баг тэр авцсан. Тэгэхээр чи энэ ч юусаа амар над бол амар үнэтэй ирсэн. Мөнгнөөсөө гадна нэг би чинь 40 хоног тэнцээ очиж бэлдсэн биш. Ерөнхийдөө ингээд 3 сарын өмнөөс дэглэмд ороод ч гэдэм үү те. Ингээ бэлтгэлээгээ явахлаар чинь тэр хугацааных нь сахилга баттай байсан байдал гэдэг чинь. Тэд нар ингээд ерөнхийдөө амар үн цэнтэй л байсан надад. Тэгэхгүй яах вэ? Тэр 40 хоногийн туршлагыг одоо азаагш бол одоо нутагтаа аваад ирчихэж байгаа байхгүй юу? Энэ өөрөө айгүй хүн цэнтэй болчихж байгаа юм те. Давхар те. Тийм. Одоо би чинь тэгэл за 8 сая төгрөгийн өөртөө ер нь бол би тэрийг нэг тэр биччихсэн зүйлүүдээ зарлага дээрээ биш нэг хөрөнгө оруулалт дээрээ бичиж байгаа байхгүй. За би өөртөө ингээд 40 хоногийн хугацаанд ийм хөрөнгө 8 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийчихлээ. Тэгэнгუутаа за би ер нь ийм хэмжээний үн цэнийг буцаад очиход нийлүүлэх хэмжээнд болчлоо шүү гэ тэ. Одоо ингээд хувийн дасгалжуулж өглөө ангич бай зүгээр зааланч бай. Би зүгээр над хэдэн төгрөгчөөс хамаагүй заалан 50,000 төгрөг өссөн ч хамаагүй бүх үн цэнийг л нийлүүлж байгаа шүү дээ. Бүх сурс юм байлаа. Заавал ингэдэм байл шүү. Тэгдэм байлаа шүү гээл. Тэгэл мэдгүүд ер нь хилээ явах чинь айгуу гоё юм лээ. Тэгвэл тэгэл ингээд тахлаарч жоох хэцүү. Одоо азаа өгшийн үед одоо ер нь хүн чинь ингээд нөгөө эргэн тойрныхаа хүмүүсээс урам зориг авахаас гадна яг одоо чиний энэ фитнес те спортоор хичээлж байгаа ямар хүнээс илүү юм тийм павер хүч авж гин те. Яг ингээд за ер нь бол ингээл хүн бэ штэ те. Ямар хүнийг хэлэх вэ? Тийм ер нь бол яг гадаад тамирчдыг л их харна л да. Тэр чинь ингээд баян рейс видеоны явж байна. Тэгээд энэ ч одоо хамгийн оргил тэмцээн мистер Олимпиа гэдэг тэмцээн болно. Тэд ерөөхдөө тэнцээ төрүүлж байгаа усууд хийсэн харна. Тэгээл тиймэрхүү. Тэгээд бас Монголоос их юм бол сая тэр тэмцээнд 2 хүн орохоор болсон. Тэр чинь бүр ингээд бүх улсын бүх дасгал хийдэг юм тэмцээнд ордог усуудын яг хамгийн оргил тэмцээн байна. Тэмцээн энэ жил анх удаа Монголоос 2 хүн орохоор болсон. Ямар 2 хүн бэ? Уянга гэдэг нэг эмэгтэй, Гана гэдэг нэг ах. Одоо Америкт болно. Эсвэл болно тийм. Тэгээд тиймэрхүү тэмцээнд орж байгаа Монгол тамирчид. Ерөнхийдөө бас манайхаа айгуу генч гэх юм уу төсвөр хатуужал сайтай болохоор бас ингээд гадагшаа дотгошоо ингээд мөнгө санхүү шийдэгдээ явах юм бол бас үзээтэй. Боломж байна тий. Одоо насны хувьд ер нь чи одоо сая ингээд энэ тэмцээндээ ороод энэ ангилалтаа ингээд явж хахад чиний нас, чиний карьер, чиний одоо боломж ер нь хэр байна гэж харсан. Тийм, ер нь бол энэ нэг насаар хязгаарлагдах боломжгүй. Шин булчинд ер нь их нас байхгүй. Одоо таны гарны чин булчин хэдэн настай байна ч гэдэм үү те. Одоо жишээ нь тэгж ялгагдах боломжгүй байхгүй. Адилхан насны зүрхтээс нь ч булчин баг илүү гоёч байх магадaltaй байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө нас баг байхгүй. Тэгээд дээрэс нь чин сая энэ тэмцээн болохоор яг 18 настайгаас баг ингээд мастер заастер гэхэлэр ингээд 60 70-тай хамгийн хүндэтгэл үзүүлсэн тамирчин 70 гарсан байсан баха. Нэг ихжсэн. Тэгээд тэгэхээр чи ингээд амар өргөн цар хүрээнд болж байгаа. Ер нь бол нэлийн урт карьер байгаа яг. Гоё тийм. Янз юм байна. Тийм. За бид хоёр бол одоо азаа өгшиг одоо энэ фитнестэй амьдралтай холбоснаас ахуулаад энэ сүүлийн онд 2 жилийн л одоо циклийг те ярьлаа. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл манай азаа өгштэй очоод Максимус фитнес дээр очоод те хувьчилж уулзаад бас аваарай гэж хүсэж байна. Сурсан, туулсан, туршлагдсан зам болгон их үнцэн гэж бодож байна. Тэгээд азаа өгштэй амжилт хүсмээр байна. Олон залуучуудыг энэ спортод дурлуулж байгаа цаашдаа ч одоо хөтлөөд аваад яваарай гэж одоо үзэгчдийнхээ өмнөөс баяр хүргээд одоо амжилт хүсмээр байна. За баярлалаа. Танд гэсэн баярлалаа. Танд телевизийн хамт олон ч гэсэн баярлалаа. Бас миний өчүүхэн амжилт ч тий ер нь ингээд хүндгээд ч юм уу тий дуудаад бас ярьсанд баярлалаа гэжтэй. Баярлалаа. За үзэгчдээ өнөөдрийн D podcast эрүүл амьдралын хэв маягаас одоо сонирхогчийн төвшин төртлөө тий фитнесээр хичээлж байгаа. Тэгээд өөрийн сурсан мэдлэгээ бусдад хуваалцаж байгаа. Максимус фитнесийн багш, дасгалжуулагч, Саран цэцгийн Азхүү багш маань оролцлоо. Ингээд өнөөдрийн ярилцлагад анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.